Дархуул аймгийн Хонгор сумын хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Жэгийн хонь өвчлсөн мэдээлэл 12 дугаар сарын 6-ны өдөр аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт ирсэн байна. Энэ дагуу холбогдох албаны төлөөллүүд багтсан шуурхай бүлэг тус өдөр газар дээр нь ажиллаж бог малын цэцэг өвчин байж болзошгүй анхны шинж тэмдэг илэрсэн учраас улсын мал эмнэлгийн төв лаборатори руу дээж авч шинжилгээнд явуулжээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шинж тэмдэг илэрсэн мал цэцэг өвчнөөр өвчлсөн тогтоогдсон тул холбогдох албаныхан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах төлөвлөгөөг наривчлан гаргажээ. За энэний хариу арга хэмжээг бид бас өчтөр Хонгор сумын гамшигт хамгаалах онцгой комиссийн хуралдуулаад засаг даргын захирам хэмжээг гаргуулад энэ бол бас жижигхэн хот айлын төвшөнд байгаа учраас тэр хэсэгт нь маш шуурхай цомтгож аюулгүй болох талын арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэж байна. Өнөөдөөс эхлээд Хонгор сумын зулзын гол цаатлын хэсэгт бол бид 20 цэрийн дэглэм тогтоож эхэлж байна. 21 хоногийн хугацаатай. Тэгэхээр тэр хавьд бол бид нар ариутгал халдваржуулалт явуулж байна. Бас зах хэмжээний өвчтөн малуудыг бол устгаад арга хэмжээ авчих учраас ард иргэд бол 50 байх ёстой. За ард иргэдэд бол хөндөр учруулахгүй үднээс бол онцгой байдлын газар цагдаа аймгийн удирдлагууд сумын төвшөнд аймгийн онцгой комиссууд бол маш шуурхай хуралдаж бид нар ажиллаж байгаа. Голомтын бүсэд 4 хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалгыг өгч байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийсэн учраас өвчний дархалт нэмэгдэхгүй байх гэдгийг албаныхан хэлж байна. Цаашд бол бид нар зах зээл дээрээс мах авахдаа бас нэлээд шинжилгээний юм уг нь хараад аюулгүй байдлаас харж байгаараа гэдэг иргэдэд анхааруулах. За ер нь аюултай бүсээс нааша мал хонь шилжүүлж байгаа усуд бол сум орон нутгийн удирдлагуудаа хэлэх тийм юм малын шиш хөдөлгөөн хийхгүй байхыг л бид анхааруулж байгаа хэл мэдээлэл. Тэгэхээр ард иргэд бол төгсвөртэй байдал зарлагдах тийм төвшөнд хүрээг байгаа гэж ойлгож байна. Цэцэг өвчин нь өндөр халуурах, арьс, салт бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний өрөвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм, өвчтэй юм уу өвчилж идгэрсэн мал халдварын их үүсэр болдог бөгөөд тэдгээрийн нус, нулимс, өтгөн шингэн шарах тавны хогж руу гадаад орчныг бохирдуулдаг байна. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон тижэл, ус, бэлчээр, хэвтэр, бууз, тоног хэрэгсэл, хүний хувцас бүх төрлийн тээврийн хэрэгсэл түүхийн эдээр дамжин халдвар тархдаг байна. Иймээс иргэд цэцэг өвчний гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямааны мах болон түүхийн эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас анхааруулж байна.